Хай бид хоёрын хоёр дахь влог. За хүн маань өглөө айгу ашмуутаас ирсэн. Ингээд сэрч боосгүй байгаа л байсан. Тэгээд босоод миний хоол ихийг хүлээгээ сууж байгаа. Хүүдээ өглөө би мах чанаад энэ хөөхөнгийн овёсны бантангийн гурлаар овёстой бант хийж өгсөн. Хүн маань ер нь багасаа амар хашилтай байсан болохоор бид хоёр ингээд дандаа овёс идээд ер нь сурцсан. Манай хүүхд ингээ айгу дуртай иддэг овёсныхоо бантан. Өмнө багтаа гурилны ажилтай байсан болохоор овёсны гурил ажилтай байсан. За тэгээд намаа ингээд иймэрхүү л гэр өгтдөг юм да. Нөхөө хааны. Ой жага. Оо тааламнада бүгшин. Баацсан байж дээ энэ хараа ингээд хөшгний араар ингээд жорж нугдаад баачаад гараад ирчихтэй. Та бааши чи үдлийнэ. Бид хоёр баасаа цэвэрлээ дэлмарын сайхан усанд орж аваад тэгээд хүн маань ер нь усанд орох амар дуртай нэг орчуур нь гaalгүй. За би тэгээд анууга тавьж агаад сайхан сэгсээд гэрээ цэвэрлсэн. Жижиг өрөөгөө цэвэрлээ, том өрөөгөө цэвэрлээд манай нөхөр бас математикийн багш ахгүй. Тэгээд гэрээр заадаг. Тийм маань ийм самбар идэг. За хүн маань өдрийн унтлагаа хийх гээд одоо бараг л давсандаа явж байна да. За 2 цаг гарan унтсны дараа ингээд сэрчээд сүнсээ үлээгээд айгу аашмуутай бас байгаамаа. За ингээд босч ирээд сайхан цэвэрлсэн гэрийг маань буулгах үйл ажиллагаандаа ингээд орж байгаа. Тэр өмдөн 8 болсон. Би бол нуугаараа өгсөн. Тэрийг маань ингээд асгаад тийм өмдөд хэлсэн баг. За бид хоёрын өдрийн хоол нэг иймэрхүү хоол хийж идсэн. За хүмүүс маань үргэлжлүүлээ буулгасаар л байна. За би нэг хальт нүрээ хальт будаж үсээ угаачаад хүүгээ хуцлаад хүүгээ аваа гарсан байгаа. Хүмүүс бом баяр гарах болохоор л ингэ намайг үнстэй. Хүмүүс бас их хөөрхөн хаалганыхаа чипийг ингээд дарж онгойлгоо суурсан. Тэгээд гарах болгондоо энийгээ дараад ингээд бит хоёр гардаг. Хүмүүс ингээд гарахаараа намаа хаяад ер нь ингээд гүгээл явчихдаг. Тэгэл байн баяр гэж хараад намаа байна уу гэж хараад. За нэг танд хөөрхөн хүүхдийн бууг авчаад өгөхгүй бас бөө юм болоо. Тэгээ гадаагаараа ингээд дугуй амжилж байсан хүүхдийн дугуйг эргүүлээ. Тэгээ бид хоёр өвөө эмээх рүү орсон. За тэгээд өвөө эмээнд орж ирээд өвөө эмээ нэг гуравтаа эрхэлж итгэлээд эцсүүлт нь дэлгүүр орж имээгээрээ гоё амттай зүйлс ахуулаад өрөвшлүүлэн бид хоёр гадаа гарсан. Хүмүүс маань гадаа гараад алийн хүүхдүүдийн бөмбөг малгайг ингээд авч өмсөөд тэгээд нэлээд тоглос. Тэгээд манай найз чинь бас нэлээд удаан тоглоод гүсээр агаад нэг юм гэртээ орж ирээд бид хоёр ингээд жоохон момо идэж жаахан амарч агаад тэгээд босоод би хүүдээ дахиад орой хоолыг хийж өгсөн. Орой хоолндоо бид хоёр борцтой овёсны бантангаа идсэн. За тэгээд өнөөдрийг сайхан өнгөрүүлсэн бид хоёртой хамт байсан. Та нартай баярлалаа. Баяртай.